I don't think I've seen anything like it since Messi. He's a chosen one. Yeah. He's a chosen one after Messi. The best player in the world right now is Lamine Yamal. I think he's the best player in the world, to be honest. The 17-year-old, I think, is doing things that no other 17-year-old has ever done in football. I think at the moment, I don't know if there's anyone more exciting to go into a stadium and watch right now. Өнөөдөр би та бүхэнд нэгэн гайхамшигтай хөлбөмбөгийн түүхийг ярьж өгөх болно. Тийм ээ. Энэ бол Lamine Yamal. 2007 он UNICEF-ийн студент Лионел Мессигийн энгийн төвөөр авдаг. Гэвч энэ энгийн төвөөр болсонгүй. 19 жилийн дараа түүний усанд оруулж байсан хөө өөрийн тимийн цэгэр эхлэх аваргын пенальт гарч ирж хожим гэж дэмжсэнгүй. 2023 оны 4 сарын 23-ны өдөр нэгэн гайхалтай шийдвэр гаргасан Xavi Hernandez. Тоглолтын 86 минутанд Real Betis клубын эсрэг нэг нь 15 настай хүүхдийг эдгээр саргалж тоглосон хүн болгоныг хаашруулж байна. Хэдий тэр ихний тоглолтонд гол оруулах гэсэн нэг зүйл ойлгомжтой байлаа. Хүн болгон түүнийг ямар нэгэн онцгой чадвартай гэдгийг чөлөөж үзэж байна. Улмаар тэр том удалгүй 16 нас 87 хоногт одоо анхныхаа гол оруулав. Энэ нь мөн л бас рекорд болно гэдэг. Учир нь тэрээр даалгын түүхэнд хамгийн залуутай гол оруулсан юм байна. Гоц онцлогтой хүүхдүүд ангиалах хэсэг шиг тэрээр бас л адилхан. Үеийнхээ хүүхдүүдэд гаргаж тоглож байгаа үйлдэлүүд хийсдэггүй. Түүний рекорд үгээр зогссонгүй. Учир нь дээр дахиад нэг нэхад ирсэн. Энэ нь Эл Класикод оролцсон хамгийн залуу хөлбөмбөгч болох үстэй. Тэрээр 16 нас 57 хоногт байсан. Тэрээр Реал Мадрид эсрэг бодож домогт Криштиано Роналдогийн Calma celebration-ыг толилдуулав. Нэгэн гахтай. Улмаар тэр Испани шгшагт дуудагдаж 16 наснда анхныхаа голоо оруулж бас нэгэн амжилтыг өгсөн. Энэ бол домогт Пелегийн шгшагт хамгийн залуутай гол олсон гэж рекордыг эзэн байна. Тухайн үед домогт Пеле 17 нас 244 хоногтой тухайн амжилтыг эзэмшдэг болсон. Харин Lamine Yamal-ын амжилтыг өөрчилж 14 настай болсон. Тийм ээ, энэ рекорд 66 жилийн дараа эвдэгдсэн. Тийм ээ, үүгээрэл хөлбөмбөг гахалтай. Кино шиг киноноос шийдвэр магадгүй гахалтай түүхийг бичдэг. Гахалтай спорт. Тэмч тэр бичсэн хүүхэд нэг өдөр Барселонагийн хамгийн шилдэг тоглогч. Испани шгшогийн хамгийн гол тоглогч. Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний финалд нөгөө л домогт Lionel Messi-ийн эсрэг тоглож гарч ирсэн гэж хэлсэнгүй. El balón a Lamine Yamal, la juega para Dani Olmo que venía cruzándolo la frontal del área, se va Lamine buscando el remate desde ahí. Мэдээж тэр Мессигийн шалгуур. Гэхдээ түүний түүхийг хүн болгоно Месситэй ачуулдаг. Зөв бас адилхан зүйлч бас олон байна. Хоёулаа адилхан солгоо хөлтэй. Хоёулаа адилхан Ламасагийн нэг клубээс гарч ирсэн. Ихэнх хүүхдийн насндаа тоглодог байхад тэр адилхан томчуудын зэрэг тоглодог байлаа. Тэр нэмж чаддаггүй. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын финал энэ тоглолтыг Yamal Мессиг ялдаа гэж дүгнэж байгаа. Учир нь энэ бол хөлбөмбөгийн тухай түүх биш. Нэгэн цаг үеийг эзэмсэн хаан ирээдүйн тусдаа зам тавьж өгдөг. 2007 онд Lionel Messi Yamal-ыг төвөрдсөн бол 2026 онд Yamal яврах Lionel Messi болоо. Шинэ залуус оргилд гарч оргил руу масаж өгдөг. Гэтэ мэдээж мөнх цац дуудын дараа дээр Lionel Messi Cristiano Ronaldo гэж томтой байгаа. Хацаагүй хинч марахгүй үнтэй.